Өчигдөр ажлын хэсгээр санал хураасан 3-4 зүйл дээр санал хураалаа. Нэгдүгээрт бол улсын их хурал дээр явж байгаа улсын их хурлын даргын захирамжаар байгуулагдсан бурмаа гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг сонгуулийн хуулийн төслийг боловсруулж байгаа. За энэ хуулийн төслөөр тулгуурлаж явах уу, эсвэл цоо шинээр сонгуулийн хуулийн төсөл боловсруулах уу, эсвэл өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 2012 онд батлагдсан сонгуулийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах уу гэдгээр ингээд явъя гэсэн ийм 3 зүйл дээр санал хураасан. За ажлын хэсэгт орсон өчигдрийн арга хэмжээнд оролцсон ажлын хэсгийн хуралд оролцсон улс төрийн намуудаас ардчилсан намаас бусад бүх улс төрийн намууд бол за улсын их хурлын гишүүн Бурмаагийн ахалсан ажлын хэсэг бол 3 жилийн дотор бол тодорхой бодиттой үр дүнд хүрсэнгүй. 3 жилийн турш энэ ажлын хэсэг хуралдаад ажиллаад өнөөдөр улс төрийн намуудын гар дээр хуулийнхаа төслийг драфтыг бол тавьж чадсангүй. За мэдээж ажлын хэсэгт орж байгаа ажлын хэсгийн хүрээнд бол ажил явж байгаа хуралдаж байгаа бах. Гэхдээ бол хуулиараа энэ 12 сарын гарангуут энэ сонгуулийн хуулийг өөрчлөх юм боломжгүй болно. Тэгэхээр энэ сонгуулийн хуулийг өөрчлөх хугацаа намрын чуулган эхэлснээс хойш бол 2 сарын хугацаа байгаа. Тийм учраас бол парламентэд суудалтай 5 намууд 3 жил ойлголцоогүй юм чинь энэ 2 сарын дотор бол ойлголцох боломж бол байхгүй юм байна гэж үзсэн. Шинээр бол хуулийн төсөл боловсруулах өргөн барих боломжгүй цаг хугацааны хувьд. Тийм учраас бол 2012 оны батлагдсан улсын их хурлын сонгуулийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах замаар энэ сонгуулийн хуулийг өөрчлөё гэдэг дээр бол за үндсэндээ 20 намын 19 нь бол санал нэгдснээр за нэг намд үтгэлцсэн нь бол ардчилсан нам байгаа. Ингээд энэ асуудал бол ажлын хэсгээр шийдэгдээд явж байгаа. За